За энэ жилийн энэ жилийнх ч яг миний хувьд бол анхны удаа өөрийнхөө номтойгоо номын баярт оролцож байгаа. Тэгээ бүр энэ бол бүр үндэсний баяр болоод ингээд жилд 2 удаа явж байгаа. Тэгээд энэ жил бол ч би даа энэ жил гэж ярих гэдэг анх удаа орж ш. Тэгээд залуучууд аяа их байна. Миний ажигласан зүйл гэвэл залуучууд маш ихээр байна. Залуучууд бол буцаад номны хорхоотон болж байна. Ном уушдаг шинэ үе гарч ирж байна гэж би аюу гоё эргээр харж байна. Тэгээд би өөрийнхөө мэргэжлээ хэрхэн сонгох вэ гэсэн сэдвтээ одоо номоо залуучуудтайгаа залуучуудтай авчирсан. Тэгээд энэ бол одоо ингээд цаг хугацаа явахын хэрээр юм өөрчлөгдөхийн хэрээр ингээд мэргэжил хүртэл өөрөө ингээд зарим мэргэжлүүд устдаад зарим мэргэжлүүд ингээд шинээр бий болж байгаа байхгүй. Тэгээд энэ тал яг энэ чиглэлийг бол энэхүү өөрчлөлтийг бол залуучуудтайгаа ярих гэж энэхүү номоо бичсэн. Би өөрөө худалдааны менежментийг төгссөн. Тэгээд мэргэжил одоо гэхдээ мэргэжил сонголтыг бол сүүлийн хэдэн жил бол нэлээд сулж байгаа. Яг мэргэжил сонголт тал дээр бол ихэд хүмүүс ер нь ирээдүйд ер нь ямар мэргэжил эрсдэлтэй байх юм бэ? Ямар мэргэжил шинээр гарч байгаа юм бэ гэдэг дээр илүү түлхүү. Тэгээ өөрийнхөө мэргэжил сонгох дээр гаргасан одоо алдаа оноогоо залуучуудтайгаа ингэж хуваалцж байгаагаар бол айгүй онцлогтой. Тэгээ ирээдүйн технологиг айгүй харуулсан байгаа. Ирээдүйд одоо AI, робот гэж одоо энэ агаарын тээвэр, газрын тээврүүд юу яг ямар чиглэл рүү ингэж явж байна гэдэг ирээдүйг ихэд өөрчлөн харсан байдлаар бас ярьснараа онцлогтой байгаа ном маань.